Дэлхийн газрын тос байгалийн тээвэрлэлтийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг Ормозын хоолой хаагдлаа. Ормозын хоолой хаагдахтай зэрэгцэн улс орнууд дэлхийн эрчим хүчийн худалдаанд ноцтой эрсдэл учрах талаар анхааруулж эхэллээ. Евротав стандартын шатхууны үүнийг хэлбэлцэж магадгүй тухай аж үйлдвэр эдэс баялагын яамнаас мэдээллээ. Чанаргүй зээлийн хэмжээ 4.6% хүрч сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Өнөөдрөөс эхлэн 10 дугаар сар хүртэл төлөвлөгөөт засвараас шалтгаалan цахилгаан тасалдана. Оройн дөргөө үзэгчдээ цаг 7:10 болсон байна. Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Ираны хувьсгалт Гвардаас Ормозын хоолойг хаасан. Усан замаар нэвтрхийг оролцсон ямар ч хөлхийг галтан шатаана гэж анхааруулжээ. За энэхүү дэлхийн нийт нефт нийлүүлэлтийн 20% дамжин өнгөрдөг хоолой хаагдсанаар нефтийн үн тэнгэрт хадах эрсдэл үүсэж байна. Давгарагт хөрөнгөний биржууд нэгдсэн дайрууд Брент төрлийн нефтийн үн 13 хүртэлх хувиар огцон өсөж, одоогоор баррел нь ойролцоогоор 80 Америк доллар орчимд хэлбэлзэж байна. Ираны хувьсгалт Гвард Ормозын хоолойг хаасан тухай мэдээлэл гаргахтай зэрэгцэн нефтийн үн 100 Америк долларыг давна гэсэн болгоомжлол үүсэж эхэллээ. За асуудал даамжирвал дэлхийд дахинд худалдаа эрчим хүчний хямрал дагуулж болзошгүй юм а. Уг асуудлаар Америк нэгдсэн улсын төрийн департаментаас дараах байр суурьтай байна. Бид үүнийг хэдийн тооцоолсон байсан. Мөн бид хариу арга хэмжээг хэдийн төлөвлөсөн. Мэдээж зах зээлүүд юу болж байгаад хариу үйлдэл үзүүлнэ. Гайхаад байх зүйл огт биш. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ радикал шашнаар удирдуулсан террорист дэглэм нь дэлхийн эрчим хүчний 20%-ийг хаах боломжтой юм. Тэдэнд ийм нөлөө байдаг нь тэдний тэнгисийн цэргийн хүчинтэй холбоотой. Бид тэдний тэнгисийн цэргийн хүчинд цохилт өгнө. Мөн төлөвлөгөө бэлэн байна. Үүнийг асуудал болж магадгүй гэж урьдчилан тооцоолсон байгаа. Манай захиргааны ажилтнууд шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлж үүсэж болох нөлөөллийг бууруулах болно. Ормозын хоолой хаагдвал нефтийн үн баррел нь 100 Америк долларт хүрэх. Ормозын хоолой орчимд арилжааны хөлөн онгоцны хөдөлгөөн бараг зогссон байдал байна. Reuters агентлагийн мэдээлснээр Нямгарагт Ормозын хоолой орчимд Персийн булангийн нээлттэй усанд түүхийн нефт шингэрүүлсэн хий тээвэрлэж авсан дор хаяж 150 танкер зангууга болгожээ. Иран уг нарийн усан замыг хаагаагүй байгаа ч гэлээ Оманоос холгүй нэгэн хөлөн онгоц халдлагад өртсөнтэй холбогдуулан усан онгоцод хоолой орчмоос зайлсхийж эхэлсэн байна. Ираны нефтийн экспортын тухайд Иран нь батлагдсан нөөцөөрөө дэлхийд 4-р ордог. 170 тэрбум баррел буюу дэлхийн нийт түүхийн нефтийн ойролцоогоор 9%-ийг эзэмшдэг. Энэ үзүүлэлтээр Венесуэл, Сауди Араб, Канадын дараа орж байгаа юм. За мөн Иран нь ОПЕК-ийн 4 дахь том нефт үйлдвэрлэгч. Тиймээс Ираны хувьд нефтийн зах зээлийг ашиглан хариу дарамт үзүүлэх гарцаагүй хэрэг байсан талаар судлаачид хэлж байна. Асуудал лайлидын өргөн үрээнд тархаж байна. Миний бодож байгаагаар энэ бол яг Ираны стратеги. Тэдний цорын ганц арга нь газрын тосны зах зээлийг ашиглан Дональд Трампад дарамт үзүүлэх явдал юм. Учир нь одоо энэ дайныг зогсоож дуусгах ганц хүн бол Трамп. Иран ч үүнийг чиглэсэн үйлдэл хийж байна. Эхлээд тэнгисийн бүсэд довтлох замаар. Магадгүй Техраны тооцоолж байгаагаар Ормозын хоолойгоор хамааралтай улс орнууд энэ довтлооны үр дагаврыг хараад Дональд Трампаас цохилтуудаа зогсоох шаардлага тавьж эхлэх байх. Хормоз хоолойг хаах нь мэдээж байсан. Учир нь олон улсын нефтийн худалдааны ойролцоогоор 20% нь энэ хоолойгоор дамждаг. Тиймээс үүний нөлөө олон улсын эрчим хүчний үн дэлхийн эдийн засагт асар их болно. Ормозын хоолой хаагдахтай зэрэгцэн олон улс орнууд дэлхийн эрчим хүч худалдаанд ноцтой эрсдэл учрах талаар анхааруулж эхэллээ. За тухайлбал Япон улсын ерөнхий сайд Такаи Санае бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинг зэрэг хүмүүс Ормозын хоолойг усан тээвэрт хаах нь дэлхийн нефт хийн зах зээлд ноцтой тэнцвэргүй байдал үүсгэж болзошгүйг анхааруулж байна. За мөн үүний өмнө Оросын албаны улсын Кремлийн төлөөлөгч Кирилл Дмитриев X платформ дээр удахгүй нефтийн үнэ баррел нь 100 Америк долларыг давах болно гэж анхааруулад байсан юм а. Дайны нөхцөл байдлаас үүдэн дэлхийн газрын тоос байгалийн тээвэрлэлтийн 20 орчим хувь дамжин өнгөрдөг Ормозын хоолой инхүү хаагдлаа. За ингэснээр зах зээл дэх нефтийн үн огцон өсөх эрсдэлтэй нүүр тулж байгаа юм. Оросын албаны улсаас газрын тоосны бүтээгдэхүүний 95-аас
97% импортоор авдаг манай улсад төдийлөн эрсдэл учрахгүй гэлээ. За харин нийлүүлэлтийн хувьд тасалдах эрсдэл байхгүйч Евро 5 стандартын шатхууны үнд хэлбэлцэлт үүсэж магадгүй гэж салбарын сайдын зүгээс тайлбарлаж байна. Ер нь бол нийлүүлэлтийн хувьд бол тасалдах эрсдэл бол байхгүй бага гэж үзэж болно. Гол нь одоо Евро 5 стандартын түлш болон бензиний хувьд бол үнийн хөдөлгөөн гарч магадгүй. Яг л бирж дээрх үн өсөх эрсдэл байна. За ингэх юм бол бид одоо бас үнэн дээр бас жоохон өөрчлөлт орж магадгүй. Орос улсын улстай Монгол улсын засгийн газар хийсэн одоо доктортой үнийн хэлэлцээрийг өнгөрсөн одоо оны төгсгөлөөр бол манайх одоо сунгасан дахиад нэг жилээр сунгацсан байгаа. Тэгэхээр нэг 60,000 тонн сар болгон 60,000 тонн А92 дээр тогтмол үнээр бид нар аавна. За энэ ажил маань бол хэвээ явна. Уул уурхайн баялгаа ашиглуулсан орон нутаг үр өгөөжөө хүртэж чадахгүй байна. За учир нь орон нутгууд орлого олохын хэрээр улсын төсөвт илүү төвлөрүүлнэ. Бага олохын чинээгээр улсаас татаас авдаг учраас уул уурхайн баялгаа ашиглуулсан аймаг сумдад өгдөг шигээ өгөөж авч чадахгүй байгааг орон нутгийн төлөөллүүд хэллээ. Тиймээс орон нутгуудад төсвөө бүрдүүлэх, захиран зарцуулах эрхийг тодорхой хэмжээнд нээж өгөх хэрэгтэй гэлээ. За тухайлбал Дорногов аймгийн Далан жаргалсан сум Нүүрс Жонш төмрийн өдөр гээд барилгын материалын харвин их нөөцтэй. За энэ нөөцөө ашиглуулсаар байгаач Далан жаргалсан сум гялааж гялтаасан зүйл алга. За учир нь тэд байгалийн нөөцөө ашиглуулсныхаа үр өгөөжөөс хүртэж чадахгүй л байгаа юм а. За 5 жилийн өмнө Далан жаргалсан сум аймгийн төсөвт 200 сая төгрөгийг төвлөрүүлж байсан. Харин 2025 онд 10 тэрбумыг давсан байна. Өөрөөр хэлэх юм бол татвар шимтгэлээс олсон 10 тэрбум төгрөгийг Дорногов аймгийнхаа төсөвт төвлөрүүлсэн ч эргээд 400 гаруй сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас авчээ. За гэтэл төсөв санхүүгийн гашигдлаас болоод сургууль цэцэрлэг гээд нийгмийн хүртээмжтэй дэд бүтцээ хөгжүүлж чадахгүй байна гэлээ. Томын эмнэлэгт одоо унаа машины асуудал байж ах шишээтэй. За хүн ам өсөж байгаагийн нэрээр бол сурагчдын тоо нэмэгдэж байна. Тийм учраас одоо улсын төсвөл дээр одоо 2 жил дараалан одоо тавигдаад баригдаж чадахгүй байгаа энэ сургуулийн 320%-ийн сургуулийн барилгын асуудал байж байна. Олон ажлууд бол хүлээгдэж байна. Энэ бүхэн бол энэ төсөв одоо мөнгөтэй холбоотой. За төсвийг төвлөрүүлж байгаа, орлогыг одоо нэмэгдүүлж байгаа сумд бол үр өгөөж хангалттай байна л гэж үздэг. Сүхбаатар аймаг бол уул уурхайн баялагын нөөцөөрөө өмнө говийн хараас яваа аймаг. За одоо ажиллаж байгаа үйлдвэрийн жилдээ 17-аас 18 тэрбум төгрөгийн татварыг төлдөг байна. За дахиад энэ жилээс цайрт минералын баяжуулах 3 ч үйлдвэрийг ашиглаад оруулахаар төлөвлөсөн нь за энэ хэмжээгээр аймгийн орлого нэмэгдэх хүчтэй. За гэтэл энэ нэмэлт орлогоос аймаг сумдад үлдэх үр өгөөж байхгүй гэлээ. Бүх хөрөнгө санхүү юмнууд чинь одоо төрийн сан дөрөв төвлөрөөд үндсэндээ сангийн яам дээр төвлөрөөд буцаагаад сангийн яамнаас аймаг орон нутгууд руугаа хуваарлагдаж ингэж явдаг байхгүй. Жишээ нь одоо аймаг болгоны тоо өөр. Жишээ нь Сүхбаатар аймаг нэг одоо 30 тэрбум, бусад аймаг нь хэдэн тэрбум ч гэдэг ийм одоо санхүүжилттэй явна гэж байгаа бол тэр нэмэлт орсон олоод ирж байгаа санхүүжилтийг бид нар нэмэгдүүлэхгүй байгаа сангийн яам. Тэр 40 тэрбумын л одоо өгдгөөр нь өгчхөөд бусад одоо бидний нэмэлт ороод ирсэн орлогыг суутгаад ингээд аваад үлдчихшүнгүүд бидний хувьд бол ялгаагүй болчиход байгаа байхгүй. Нэмэлт орлого олох уу, олохгүй нөгөө л одоо байдаг л 40 тэрбумтай байгаа. Уул уурхайн орлогоос дахин хуваарлагддаг сан бол орон нутгийн хөгжлийн сан. За 2021 оноос эхлэн амнаатын хүйсвэрээс орон нутгийн хөгжлийн сангийн нэгдсэн сан руу оногдох хувь хэмжээг нэмэгдүүлсэн байдаг. За энэ сангийн орлогоос бүх аймаг нийслэл дахин орлого хуваарлагддаг. Ингэхдээ тухайн орон нутгийн хүн ам нутаг дэвсгэрийн хэмжээ эдийн засгийн чадварыг харгалздаг. Харин уул уурхайн орлого олж байгаа аймагуудад нүхэн сэргэлт болон уул уурхаагаас гарах сөрөг үр дүн бууруулахад зориулж нэмэгдлээр хөрөнгө хуваарлдаг. Гэхдээ энэ сангаас орон нутагт ирж байгаа санхүүжилт хангалтгүй байгааг Дорногов аймгийн Далан цадаа сумын жишээнээс харж байна. За тиймээс ашигт материалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орон нутагт үлдэх амнаатын хувийг 10-аас 15 болгон нэмэгдүүлж байгалийн баялагаас үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэхээр яригдж байгаа юм. За харин энэ хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэх төвтэй байгаа юм а.
Монголд уул уурхайн олборлолтоос жилд олж байгаа орлогын 29.5% нь цалинд зарцуулагдаж байна. За харин энэ хувь хэмжээ Скандинавын орнуудад 60-аас 70, Казахстан зэрэг байгалийн баялаг ихтэй посткоммунист орнуудад 40-оос 50% байдаг. Тэгэхээр манай орны хувьд байгалийн баялагаас олсон орлого хүрэх ёстой газараа хүрэхгүй байна гэсэн үг. Цалингийн үнэлэмж өрхийн орлогын хувийг хөгжиж байгаа орнуудын жишгт нийцүүлэх учиртай үлдсэн 10-аас 20% тэгвэл юунд зарцуулагдаж байна вэ? Монгол улсад 5 хүн тутмын 4 нь ямар нэгэн байдлаар халамж авч байна. За халамжийн зардал сүүлийн 5 жилд 3.4 дахин өсжээ. За жишээ татвал 2018 онд олгосон нийт халамжийн хэмжээ 623 тэрбумд хүрч энэ халамжийг нийт хүн амын 71.2% буюу 2.3 сая иргэн авч байсан. Харин 2024 онд нийт олгосон халамжийн хэмжээ 2018 оныхоос 3.4 дахин ихсэж 2.1 их 80-д хүрсэн байна. Мөн халамж авагчдын тоо 1.2 дахин нэмэгдэж нийт хүн амын 77.6% нь халамж авдаг болжээ. За товчхондоо улсын 1 жилийн төсвийн 7 орчим хувийг хавтгаарсан халамжид зарцуулж байна. Үндсэндээ энэ үргүй зарлыг уул уурхаагаас олж буй орлогоос бүрдүүлдэг. За зүйн хавтгаарсан халамжид жилд 2.1 их 80-ыг өрөх бус тогтсон ажил эрхлэгч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийнхээ үнэлэмжийг өсгөхөд зарцуулбал хаана ашигтай үр дүн авчрах юм аа. Монгол Улсын дотоодын нийгдэгдсэн дэслэг салин үндэсний зардлын хэмжээ 29.5% гэдэг тоо хэмжээг үндэсний статистик орноос гаргаад байдаг. За энэ тоо хэмжээ ер нь яг энэ тухайн улс оронд бүтээгдэж байгаа баялагын хэдийн орчим хувийн салин хүнс хэлбэрээр нийгэмдэр ажилтнуудад хуваарлагдж байгаа юм бэ гэдгийг илэрхийлж байгаа тоо л доо. За яг энийг шил магадгүй бус тус орнуудтай харьцуулаад аваад үзэх юм бол харьцангуй тийм нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засгийг үржүүлсэн Скандинавын орнууд ч юм уу, зүүн Европын орнууд, Япон ч юм уу тийм ээ. Энэ улс орнуудтай харьцуулахад хувь хэмжээ бол хамаагүй илүү доогуур байгаа. Нэг үндэ тухайн улс оронд бүтээгдсэн баялагынхаа хэдэн хувийн цалин улсууч нийгэм хүртээгдэж байна гэж. Яг Монголтой харьцангуй ижил төстэй улс орнууд гэх юм бол шил Төв Азийн улс орнууд, зүүн Европын хуучин тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн социалист системд байсан улсууд шүү дээ. Эднэрийн хувь хэмжээ ихэд Казахстан ихэд чинь 35-аас 45% хооронд байгаа байхгүй. Эндээс бид нар яг юуг харж болох вэ гэхээр тухайн улс оронд ажилтан ажил олгогч хоёр хоорондоо хамтраад нийгмийн баялагыг бүтээж байгаа бол бүтээгдсэн баялгаа ажилтнуудад салин улс хэлбэрээр хуваарлаж байгаа хэмжээ нь улсын дунджаас хамаагүй л доогуур байгаа даа л гэсэн үг. Салин улстай ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоо 1,384,000 2025 оны жилийн эцэст. Тэгэхээр Монгол Улсын хүн амын үлдсэн хэсэг нь 2.2 сая хүн бол ямарваа нэгэн орлоготой ажил бол хийдэггүй байна гэдэг нь харагдаж байгаа. Эдийн засаг сүүлийн жилүүдэд ялангуяа сүүлийн 10 гаруй жилд уул уурхайн салбар бол нэлээд зөнхилж байна. За уул уурхайн салбар хаана юу бүтээч юугээ харахаар экспортын орлогын 90%, уул уурхайн салбараас төсвийн орлогын 33%, дотоодын нийт бүтээгдэхүүний 26% зөвхөн уул уурхайн салбарын орлогоос бүрдэж байна. За тэгээд уул уурхай энэ их орлогыг бүрдүүлж байгаа салбарт ажлах хүчин маань хэр зэрэг ажиллаж байгаа юм бэ гэхээр нийт тэр ажил эрхэлж байгаа хүмүүсийн ердөө 7% нь ажиллаж байна. Монгол Улсын нийт хүн амын 65-аас 68%-ийг хөдөлмөрийн насныхаа эзэлдэг. За гэвч хөдөлмөрийн оролцооны түвшин 55-аас 60%-тай байгаа нь чамлахаар үзүүлэлтэй. Өөрөөр хэлбэл нийт хөдөлмөрийн насны иргэдийн тал орчим хувь нь тогтмол ажил хөдөлмөр эрхлэхгүй байна гэсэн үг. За ажилтай байж нийгмийн даатгал бусад төрлийн татвар төлж иргэний хувьд нийгмийн хариуцлага үүрхээс хойрогших шалтгааны нэг нь яалтчгүй хавтгаарсан халамжийн бодлого юм а. За үүнээс үүдэн эсвэтэй ажиллах хүчин жилээс жилд эх орноос дөрвөх, хөдөлмөрийн үнэлэмж өндөр гадны улсад ажиллах амьдрах сонирхол ихсэж байгаа билээ. За үүнд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл нь баялагын тэгш бус хуваарлалт төрд нүүрлсэн баялагын хулгай юм а. Өргөжлж байна.
Засгийн газраас Century 5 бондыг олон улсын зах зээлд гаргасан талаар сангийн яамнаас мэдээллээ. Тодорхойлбол 500 сая Америк долларын бондыг 6 жилийн хугацаатай 595% хүүтэйгээр амжилттай арилжаалан 2026 онд төлөгдөх 5125% хүүтэй Nomad бонд, 2028 онд төлөгдөх 865% хүүтэй Century 2 бондоос 321.6 сая Америк долларыг тус буцаан худалдан авах үрийн зохицуулалтыг хийсэн гэлээ. Өмнө жил бид нэр Century 4-ийг гаргахад одоо манай эрсдлийг олон улсын зах зээл 627 гэж мэлжсэн. За тэрнээс бас тодорхой хэмжээнд ингээд буураад гарч байна. За яг одоо энэ нэг зэвсэгт мөргөлдөөнтэй зах зээл ингээд савлж байгаа үед манай эрсдлийг ингэж үнэлээд одоо тендерийн одоо ирсэн санал 1.6 тэрбум доллар буюу одоо 3.2 дахин давж ирсэн нь бол одоо Монгол Улсын засгийн газарт бол ерөнхийдөө олон улсын хөрөнгө оруулагчид бол итгэлтэй байгаа юм байна гэдэг нь бол илрэл болж байна гэж харж байна. Одооний босгосон энэ 32 дээр тавьж байгаа энэ багнаар бол бид нэр Nomad бондын үлдэгдэл болон одоо 28 онд төлөгдөх Century бондоос 321-ийн дахин санхүүж. За энэ дахин санхүүжүүлэхтэй болохоор Century-гийн энэ 28 дээр байгаа Century 2-ын хүүн буюу купон 865. Өөрөөр хэлбэл 2 жилийн турш 865-аар төлөгдөх байсан ийм хүүтэй бондыг бид нэр өчигдөр 5.9% хүүтэй бондор ингээд солилцож байгаа гэсэн. Хөтөлбөр банкны салбарын 2025 оны тоо мэдээлэлээр үргэлжилж байна. За 2024 онд нийт олгогдсон зээлийн 5% чанаргүй зээл байсан бол 2025 онд энэ тоо 4.6% болж буурсан байгаа юм. Гэхдээ хэрэглээний зээлийн чанаргүйдэл буурахгүй байгаа юм. Тухайлбал хэрэглээний зээл авсан 10 иргэн тутмын нэг нь чанаргүй зээлдэгчийн ангилалд багтаж байгаа юм. Өнгөрсөн онд хэрэглээний зээл 9%, бизнесийн зээл олголт 20%-аар тус нэмэгджээ. Хэрэглээний зээл олголт чангарч, бизнесийн зээл олголт нэмэгдсэн. Тухайлбал энэ онд худалдааны салбарт зээл олголт хамгийн өндөр буюу 18.80 төгрөгийн зээл олгожээ. Харин бизнесийн зээлийн чанаргүйдлийг салбараар навч үзвэл хамгийн өндөр байгаа боловсруулах үйлдвэрт байна. Тухайн салбарт олгосон нийт зээлийн 13% нь чанаргүй зээлийн ангилалд багтжээ. Харин чанаргүй зээлийн хамгийн бага хувийг эзэлж байгаа салбар нь үйлчилгээний салбар буюу 2% байна. Өнгөрсөн жилийн хугацаанд бол эдийн засгийг дэмжсэн дандаа бизнесийн зээлүүдийн өсөлттэй гарсан байгаа. За тэгэхээр энэ бизнесийн голлох салбарууд, боловсруулах, хөдөө аж ахуйн салбаруудад олгогдсон зээлүүдийн өсөлт бол маш өндөр хувьтай. Харин эсвэргээрээ энэ бодлогын зохицуулалтын арга хэмжээ авагдсанаар одоо тэр иргэдийн үр орлогын харьцаа, хэрэглээний зээлийг бууруулах гэсэн зохицуулагч байгууллагуудын бодлого явж байгаа. Тэгэхээр тэр бодлогын нөлөөгөөр иргэдэд олгосон зээлийн өсөлт бол хязгаарлагдсан. Харин өнгөрсөн онд 10 иргэнд олгосон зээл тутмын нэг нь чанаргүй зээлийн ангилалд багтжээ. Чанаргүй зээлийг задлаад харвал цалин тэтгэврийн зээл 6%, автомашины зээл 16%, кредит картны нийт олгогдсон зээлийн 11% нь чанаргүй зээлд багтсан байна. Уг нь бол нийт олгогдсон зээлийн 2-3% нь чанаргүй зээл бол хэвийн гэж үздэг. Гэтэл манай улсад иргэдийн хэрэглээний зээлийн чанаргүй байдал өндөр хэвээр байсаар байна. Иргэд зээлээ иргэн төлөх одоо дахин санхүүжүүлэх төр зээлээ ийм боломжийг хязгаарлаж байгаа учраас иргэдийн зээлийн чанаргүйдэл бол баг зэрэг нэмэгдсэн ийм байдалтай байгаа. Өөрөөр хэлбэл тэр машины зээл, картын зээл, цалингийн зээл байт юм уу те эдгээр зээлүүдийн чанаргүйдэл бол нэмэгдсэн. Хөдөө аж ахуйн салбар эрчимтэй сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг 6.8% хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж дүгнэж байна. Түүнчлэн төлбөрийн тэнцэл 1 тэрбум $, ашигтай гарч төгрөгийн ханшид ирэх дарамтыг бууруулж байна гэлээ. Гэхдээ төгрөгийн бодит ханш чангарч манай улсын бараа бүтээгдэхүүн бусад улстай харьцуулахад үнэтэй болж байгааг онцолж байна. Цаашид төсвийн урсгал зардал хомигдож бодлогын хүү буурч хэрэглээний зээл сулрах төлөв ажиглагдаж байгааг Монголын банкны холбоо тодтоглоо. Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчдэд тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг нь маргаан шийдвэрлэх процессын удаашрал, эрх зүйн тодорхой бус орчин, шийдвэрийн хэрэгжилтийн асуудал байсаар байгаа юм. Тиймээс эдийн засаг хөгжлийн яамнаас эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг засгийн газарт өргөн мэдүүлжээ.
Сүүлийн жилүүдэд дотоод гадаадын хөрөнгө оруулагчид бизнесийн орчны тогтвортой байдал, хууль эрх зүйн ойлгомжтой байдлыг хамгийн чухал шалгуур гэж үзэх болсон. Гэвч бодит байдал дээр маргаан шийдвэрлэх шат амжлага, урт шүүхийн ачаалал их, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунжирдаг зэрэг нь хөрөнгө оруулалтын эрсдлийг нэмэгдүүлж байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. За зарим тохиолдолд маргаан анхан шатнаас эцсийн шийдвэр хүртэл хэдэн жилээр үргэлжилж, за энэ хугацаанд компани үйл ажиллагаа доголдох, хөрөнгө оруулалтын урсгал зогсох, санхүүгийн дарамт үүсэх нөхцөл байдал бий болдог байна. За тэгээд та бүхэн мэдж байгаа маргааны одоо бизнес эрхлэгчид, худалдаа эрхлэгчид бол ихэвчлэн одоо хөрөнгө оруулагч нартай харилцдаг тийм ээ. Хөгжиж байгаа Монгол улс шиг одоо манай орны хувьд бол хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого барьж ажиллахгүй бол угаасаа нөгөө санхүүжилтийн хязгаарлалттай учраас энэ категорид орсон учраас одоо хөгжиж байгаа орн гэдэг нэр зүгээд бид нар явж байгаа шүү дээ. Тийм учраас одоо гаднаас хөрөнгө оруулалт татах, за мөн экспорт, импорт хийхэд бизнес эрхлэгчид маань маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Тиймээс дээрх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор эдийн засаг хөгжлийн яамнаас хуулийн төсөл өргөн мэдүүлжээ. За энэ хүрээнд хөрөнгө оруулалтын маргааныг арбитраар шийдвэрлэх боломжийг өргөжүүлэх, маргаан шийдвэрлэх дундаж хугацааг богиносгох, шийдвэрийн хэрэгжилтийг баталгаажуулах, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, төр хувийн хвшлийн хоорондын маргаанд ил тогтвортой механизмыг бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан гэлээ. Нэгдүгürt нь бол бизнесийн орчинд гэвэл эдийн засгийн эрхчлөөний тухай хуулиар бол иргэн аж ахуйн нэгж хинч байсан бизнесийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх хэрэгтэй. За тодорхой үндэсний аюулгүй байдал гэдэг юм уу тодорхой шалтгаанаас бусдаар одоо хинч хиндэ юм зарж болно, хинч хиндэ үйлчлэгээ үзүүлж болно, хинч хиндэ үйлдвэрлэл хийгээд үйлдвэрлэлээ дараагийн шатанд нь зарж борлуулж болно гэдэг эрхчлөөг нь хангах ерөнхий малгай хуулийн төсөл юм. За үүнд ялва нэгэн байдлаар саад учруул саадыг бол төрийн одоо ямар ч байгууллага шатандаа бол хийж болохгүй гэдэг зүйл байна. За бид нар бүгдээрээ л мэдж байгаа одоо сая цагаан сар болоход цагаан сарын өмнө хөдөөнөөс хүмүүс Улаанбаатарт орж ирээд одоо цагаан эдээгээ зарах зүйлсүүд гарсан тий. Энэ болгонд нь бол хэн нэгэнд саад тохирол учруулахгүй бол тэрийг чөлөөтэй эрхийг нь баталгаажуулж байгаа ийм агуулга бүхий хууль юм байна. Албаны хүмүүсийн зүгээс хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар хөрөнгө оруулагчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг илүү тодорхой хамгаалж маргаан үүссэн тохиолдолд хугацаа алдалгүй шийдвэрлэдэг тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна. Ингэснээр бизнесийн орчин тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой болж дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдрэхээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах суур нөхцөл сайжрах ач холбогдолтой гэлээ. Өнгөрсөн онд давхарцсан тоогоор нийт 3.5 сая монгол иргэн гадагшаа зорцсон байгаа юм а. За гадагшаа явах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэхтэй зэрэгцээд үүнтэй холбоотой заллах гэмт хэрэгч мөн нэмэгдэх болсныг цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Сүүлийн 2 сарын хугацаанд л гэхэд аялал жуулчлалын компани иргэдийг залилсан гэмт хэргийн 82 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Өнгөрсөн онд гэхэд Skypass Events Travel Agency компани Coldplay хамтлагийн тоглолтыг үзүүлэх 4 хоногийн аялалд 92 хүнийг авч явахаар бүртгэсэн. Гэхдээ тэднээс 44 хүн л тухайн тоглолтыг үзэж, бусад 48 хүн нь 264 саяар хохироод үлдсэн. Өөрөөр хэлбэл тухайн аялалд бүртгүүлсэн нэг иргэн дунджаар 6 сая төгрөгөөр хохирч, одоо хүртэл хохирлоо барагдуулж авч чадаагүй байна. Яг үүнтэй ижил төстөө заллах гэмт хэрэг улам бүр нэмэгцээр байгааг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аяллаа компани Хятад улс руу аялуулан гэж нийт 67 иргэнийг 150 саяар хохироосон хэрэг бүртгэгджээ. Олон жил найдвартай үйл ажиллагаа явуулсан аяллаа компаниудын зураг постерыг ашиглан заллах гэмт хэрэг үйлдэх тохиолдол нэмэгдэж байна гэлээ. Тэгэхээр иргэдэд хамгийн гол нь анхааруулж сэрэмжлүүлж эхлэх ёстой зүйл маань болохоор за ямар нэгэн байдлаар одоо зүгээр одоо Facebook захим орчинд ч юм уу ямар нэгэн байдлаар захим орчинд олж авсан мэдээлэлд итгэхгүй байх. За заавал баталгаатай одоо олон жил үйл ажиллагаагаа явуулсан ийм аялал жуулчлалын компаниар зурчлуулж үйлчлүүлэх. За дээр нь хямд үнэтэй одоо нөхцөл байдалд одоо нөхцөлд хуурдахгүй байх. За эдгээрийг одоо цагдаагийн байгууллагын зүгээс одоо иргэдэд анхааруулж байна.
Энэ төрлийн заллах гэмт хэрэг шийдвэрлэгдэхэд хэдэн жил давнаж хохирсон хүмүүс мөнгө олж авна гэдэг мянгуужингийн үлгэр болж үлдэж байна. Үүнээс гадна иргэдийг заллаж хуурсан аялын компанид тооцох хариуцлага, хууль эрх зүйн орчин сул учир хэдэн сарын дараа хэрэгэн намжихаар буцаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Үүний ганцхан жишээл гэхэд дээр дурдсан SkyPass Events Travel Agency компани 44 иргэнийг 200 гаруй саяар хохироож хоод одоо хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна. Сүүлийн үед заллах гэмт хэрэг үлдэгчдийн арга улам нарийсаж байгаа учир аялын компани баталгаатай их сурвалж болон даатгалтай аяллыг сонгох нь чухал болохыг цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр бизнес орчин болонгоор үргэлжилж байна. За олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж санснаар Мартын 8-нд идэвхждэг бизнесүүдийн нэг бол цэцгийн худалдаа. За сүүлийн жилүүдэд манай улсад энэ төрлийн бизнес ихээр нэмэгдсэн. Өрсөлдөөн гэхдээ энэ зах зээлд бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлыг бизнес эрхлэгчээс тодрууллаа. Манай цэцэг дэлхийн дэлгүүр маань нодлон жилээс буюу 2025 оноос хойш үйл ажиллагаа явуулаад одоо яг 1 жил болж байгаа. 2-3 туслах ажилтнтай буюу цэцэгчтэй. За цэцгийн бизнес бол ерөөхдөө эрсдэлтэй, маш эрсдэлтэй. Ерөөхдөө бизнесийг дэмжих одоо нөгөө бүр томоор ярих юм бол хит олон цэцэгчд бий болж байгаа. Хит олон бөөний төвөд бий болж байна. За тэгээд нөгөө цэцэг мэддэггүй, арчилдаггүй хүмүүс агүй их амархан бизнес гэж ойлгож энэ бизнест орж ирдэг. Хэрэглэгчийн гар дээрх хүртэл бид нар арчилгаа тордлогоог бид нар өөрсдөө эндээ маш сайн хийж хэрэглэгчдэр мэн чанартай цэцэг очдог. Одоо бол манай дээр ерөнхийдөө коммунаас цэцгийг шууд татж байгаа. Тэгэхээр бид нар татвараа төлөөдтэй ингээд бүтээгдэхүүн татж байгаа учраас шууд коммунаас Улаанбаатар хүртэл гайлын тээвэртэйгээ ингээд хөргүүртэй машинаар зориултын тээврийн хэрэгслэр ачаад ирдэг учраас одоо эрсдэл бол одоо бараг 100% буурсан. Тий харьцангуй гайгуулсан. Тэгэхдээ дэлгүүр дээрх арчилгаа, тэгээд хордолгоо хэрэглэгчдэрх очих хүртэлх эрсдлийг бас бид нар өөрсдөө хүлээдэг учраас тодорхой хэмжээний эрсдэл байдаг. Мартаар нийт ачааллын ер нь дийлэн хувийг эзэлдэг. Гэхдээ Мартаа холбогдуулаад яг нөгөө бид нар чинь ачааллууд ер нь бөөний цэцэг дэлгүүрүүд ачааллуудыг бол даагаас сурцсан байгаа ах гэж бодож байна. Тийм. Ер нь хамгийн ачааллтай гоё. Хөрөнгөний биржид бүртгэлтэй нийт 86 хувьцаат компаниас ногдол ашиг хуваарлах хэсэг талаар шийдвэрээ ирүүлснээс 47 хувьцаат компани буюу за нийт хувьцаат компани 5466% нь 946.54 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарлахаар шийдвэрлэжээ. 39 хувьцаат компани буюу 45.34% нь ногдол ашиг хуваарлахгүй байхаар шийдвэрлэж энэ талаар олон нийтэд мэдээлэлээд байна. 2021 онд 33 компани 110.5 тэрбум, 2022 онд 38 компани 150.8 тэрбум, 2023 онд 34 компани 303 тэрбум, 2024 онд 47 компани 535 тэрбум, 2025 онд 42 компани 1144 тэрбум төгрөгийн ногдол ашгийг тус хуваарлахаар шийдвэрлэж байсан бол энэ онд 47 компани олж нэмэгдсэн үзүүлэлт агчжээ. Тодорхойлбол Монголын хөрөнгөний бирж компани 1-р ангилалд бүртгэлтэй 21 компани 909.92 тэрбум төгрөг буюу нийт ногдол ашгийн 96.13%-ийг, харин 2-р ангилалд бүртгэлтэй 19 компани 35.27 тэрбум төгрөг буюу 373%-ийг, 3-р ангилалд бүртгэлтэй 6 компани 124 тэрбум төгрөг буюу 113%-ийг, биржийн бүртгэлээс хасагдсан 1 компани 111 тэрбум төгрөг буюу 101%-ийг бүртгүүлж байна. 2025 онд 3405 багц буюу 21.7 сая тонн өрсийг 5.5 их найт төгрөгөөр харилжлаа. За нийт харилцааны дүнгийн 1607.7 тэрбум буюу 28.8%-ийг дэгдэмхий бодис дунд коксчих нүрс, 1536.5 тэрбум буюу 27.5%-ийг 3.1 коксчих нүрс, 14.7%-ийг баяжуулсан коксчих нүрс, за харин 14.5%-ийг эрчим хүчний нүрс байгаа бол 6%-ийг баяжуулсан сул коксчих нүрс, үлдсэн 4.4%-ийг баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксчих нүрс, 2.3%-ийг баяжуулсан коксчих чанаргүй нүрс тус бүрдүүлжээ.
Монсхус хувьцаат компани цэвэр ашиг 2025 онд 92% өсөж 7.8 тэрбум төгрөгт хүрчээ. За энэхүү өсөлтөд компани үйлдвэрлэл нэмэгдэж, борлуулалтын орлого өссөн нь голлон нөлөөлсөн байна. За тус компани ашигт ажиллагаанд үндэслэн нэгж хувьцаанд 4.5 төгрөгийн буюу за нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлсэн байна. За түүнчлэн компани тайлант хугацаанд нийт 9.5 тэрбумын татвар төлж, үүний 52.9%-ийг нэмэгдсэн үртгийн албан татвар бүрдүүлжээ. Мэдээ үргэлжилж байна. За, ерөнхий сайд Зандан шатар малчтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуурын болон банкны салбарынхантай уулзлаа. За, ноос ноолуурын экспортыг нэмэгдүүлэх нь бизнесийнхнэр хязгаарлагдахгүй 300 мянган малчны амьдрал эдийн засагт чухал нөлөөтэй гэдгийг ерөнхий сайд онцолсон юм а. Тэгэхээр ноолуур бол 300 мянган малчтын орлогын гол өх усруудын нэг. За дээр нь үйлдвэрлэгчид, энэ салбарт ажиллаж байгаа бас худалдаачид, ноолуур түүхийг бэлтгэгчид тэгээд бүхэл шат амжилгандаа үндсэндээ одоо нийтдээ 400 мянган хүний шууд ажлын байртай холбоотой. За дам утгаараа бол хөдөө орон нутгийн аж амьдрал ноолуурын орлоготой салшгүй холбоотой байдаг. Тийм учраас ноолуурын экспорт шин зах зээлийг олох талаас бид гадаад яам тодорхой чиглэсэн байгаа. Ноос ноолуурын салбарынхан 2024 онд 707 тонн самсан ноолуур экспортлсон бол 2025 онд 4000 тонн болгож экспортын хэмжээг 5.7 дахин нэмэгдүүлж 335 сая америк долларын орлогыг олжээ. За ингэснээр өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн 40% хөдөө аж ахуйн салбар бүрдүүлэхэд ноос ноолуурын экспорт зөглөн нөлөөлсөн байна. Зээлийн хүртээмжийг сайжруулах, экспортын урамшуулалт хамруулах, худалдан авсан түүхийд болон экспортын гэрээг барьцаалж зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэлийн хүчин чадал экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж тус салбарынхан үзэж байна. Нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд ямааны ноолуурыг бэлтгэхэд мал амьтны малын ямааны зохистой дадлыг хангах гэсэн олон улсын стандартыг ноолуурын салбар өнгөрсөн жил анх удаа гаргалаа. За энэхүү стандартыг гаргаснараа бид дэлхийн зах зээл дээр Монгол ноолуурын хүлээн зөвшөөрүүлэхэд нэг том алхам болох гэж үзэж байна. За бид мөн техникийн зохицуулалт гаргаснаар 330 ажлын байрыг анхан шатны боловсруулалт гаргасан байгаа. За мөн техник технологийн төвшөнд бол төрөөс олгосон эргэлтийн өрөмбийн зээлийг 42 компани 320.7 тэрбум төгрөгийн зээлийг авч бид өнгөрсөн жил анх удаа 50 гаруй хувийг түүхий эдгээ бэлтэж чадсан. Шууд ажлын байртай холбоотой зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Монгол банк болон арилжааны банкуудын төлөөлөлтөд мөн энэ үеэр ярилцлаа. За ялангуяа дахин зээл авахын тулд өмнөх зээлийг төлсөн байх ёстой гэсэн хатуу шалгуурыг уян хатан болгох тухай ноос ноолуурын салбарынхны хүсэлтийг хөндлөө. За банкуудын тухайд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. За нөөцөлсөн түүхийд томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох, санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг судалж үзэхийг Монгол банкны ерөнхийлөгч Наран Цогт хэллээ. Бизнесийн дэмжих тэр дундаа экспортыг дэмжих чиглэлээр болвол энэ бодлогын арга хэмжээнүүдийг чиглэж байгааг болвол манай банкны удирдлагууд ойлгож дэмжиж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Цаашдаа ч ер нь ингэж ээж бид нар энэ хэрэглээ түрээс суурьсан эдийн засгийг баялаг бүтээдэг экспортыг экспортлогч улс болгоход ингээд чиглүүлэх юм аа гэж ингэж ойлгож байгаа. Сүхбаатарын аймагт энэ сарын 21-нд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болж салбарын яам бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг томиллоо. Зөвмөн дотрийн бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж санал боловсруулахыг сангийн яамд даалгасан юм а. Өнөөдрөөс эхлээд 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу үндсэндээ нийт 7 сарын хугацаанд төлөвлөгөөт засварын ажилтай холбоотой зарим байршлуудад цахилгааны төр хугацаагаар таслана гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээллээ. За ингэхдээ нийт хэрэглэгчдийн 72.8%-ийн цахилгааны хэрэглээг таслах юм байна.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчөд хувьцаат компани нь нийслэлийн 7 дүүрэг Дүү аймгийн 16 сумын хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж ажилладаг байна. За жил бүрийн 3-аас 5 дугаар саруудад аянгийн улирлын өмнөх бэлтгэл, 5-аас 8 дугаар сард урсгал засвар, түгээх сүлжээний шинжилэлт, за 8-аас 10 дугаар саруудад өвлийн ачааллыг хөнгөлөх эрсдэл бууруулах төлөвлөгөө засварыг хийж гүйцэтгэдэг. За энэ оны төлөвлөгөө засварын ажлын хүрээнд 2132 нэр төрлийн засварын ажил хийхээр төлөвлөжээ. Харин тухайн байршилд нэг удаа засварын ажил хийхээр цахилгаан тасалсан бол дахин тэр байршилд төлөвлөгөө засвараас хамааралтай цахилгаан тасалдахгүй гэлээ. Жилийн засварын төлөвлөгөөтэй уялдуулаад сар хурлын төлөвлөгөөгөө гаргаж батлуулж яадаг. Үүнтэй холбогдуулаад хэрэглэгчийг аль болох богино хугацаагаар таслахыг ирүүлж ажиллаж байгаа. 3 сарын хувьд бол бид нийт 412 төрлийн нийт төрлийн ажил хийгдэх бас 107 төрлийн нийт төрлийн ажил бол хэрэглэгчийг эрчим хүчээр хязгаарлахгүйгээр хийгдэх ажлууд төлөвлөгдсөн байна. Засварын ажлаа төлөвлөлтөө бол аль болох одоо хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр таслахгүй байгаар төлөвлөж ажиллаж байгаа. Тэгээ энэ нь бол одоо нийт хэрэглэгчийн 25-30% барьж өгнөр ажиллана л гэж төлөвлөж байгаа. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт компани болохоор Улаанбаатар 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумдын одоо цахилгаан эрчим хүчийн найдвартай байдлыг хангаж ажилладаг. Тэгэхээр эдгээр шугам томилгуудаа бид нэсвэрч цахилгаан тасалдах хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчөд хувьцаат компани албан ёсны Facebook, Instagram хуудас болон Тог цэгмийн сайтаас сар сараар нь харах боломжтой байна. Мөн засварт хамрагдах байршлын хэрэглэгчдийн гар утас нь мессежээр мэдэгдэнэ лээ. За засварын хүрээний хувьд ашиглалтын хугацаанд дууссан хугарч унах эрсдэлтэй тэг 4-өөс 35 кВт-ийн 1144 тулгуур, за тэг 4 кВт-ийн 8000 хавчаар, за 1000 тоолуурын нэгдсэн хайрцгийг солих, 60 хувираас салгуур суйрлуулах, цахилгаан дамжуулах агаарын 10 шугамын ачааллыг бууруулах зэрэг ажлууд багтаж байгаа юм байна. Өнөөдөр Зэрлэг амьтан ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан 7-10 мэдээллийн хөтөлбөрөөр шувуу судлаач төвшин жаргалыг онцолж байна. Зэрлэг амьтан ургамлыг хамгаалах, тэдгээрийг судлах ажилд хүчин зүтгэн гэдэг эмэгтэй хүний хувьд амаргүй ажил. За түүний хувьд 4-р сард нүүдлийн шувуудыг Монголын нутагт ирэхэд гэрээсээ гарч 10-р сард хил дамнсан шувуудын нүүдлийг үдээд гэртээ ирдэг. Тэрээр сүүлийн 10-аад жилд ийхүү шувуудын адил нүүдлийн амьдралаар аж төрж байгаа юм байна. Таны эргэн тойронд шувуу байгаа тохиолдолд өөрийгөө эрүүл аюулгүй орчинд аж төрж байна гэж ойлгоход хэлцэхгүй. Гэвч 2019 онд Корнели их сургуулиас танилцуулсан судалгаагаар 1970 оноос хойш 2.9 тэрбум шувуу чимээгүйхэн алга болсон байна. Үүнд хүний нөлөө маш их. Тухайлбал хотын шувууны хошуугаар морио хосвол илүү хурдан болно гэдэг мухар сүсэгт итгэснээс үүдэн нэн ховор шувууг зөвхөн хусуур хийхийн тулд хагансан тохиолдол олон байна. Үүнээс асуу хэрэггүй худалдан авалтаас үүдсэн хог аягдал нь шувуудыг үхэлд хүргэдэг зонхлох шалтгаануудын нэгт тооцогддог байна. Дэлхийн одоо нийт шувуунуудын 50% нь одоо буур хандлагатай байна гэдэг юм судалгаа гарсан байдаг. Тэгээд яагаад ингэ буураад байгаа вэ гэдэг нь гол шалтгаан болохоор мэдээж уур амьсгалын өөрчлөлт байна. Тэгээ амьдрах орчны алдагдал байгаа. Хүний нөлөө бас байна. Жишээ нь хотын шувууч гэдэг юм те. Хотонгийн хосуураар одоо морио хосвол одоо илүү хурдан болно гэдэг одоо ийм мухар сүсэгт итгээд зөвхөн тэр одоо нэг ховор шувууг одоо тэр хосуур хийхин тулд галж явах жишээний байдаг. Хэрэгтэй эргүү зүйл бодлож авах байлээ те. Хогийн савнд нь хийдэг бай. Орчныхаа уус нуурыг бас бохирдуулахгүй байя. Шувууг судалдаг, ажигладаг хүмүүс цаг үргэлж шинэ сонирхолтой зүйлийн шувууг олж харгасан гэж тэмүүлдэг. Дэлхийд дахны 11 мянган зүйлийн шувуу бий яагаад харин Монгол орнд 540 орчим зүйлийн шувууд бүртгэгдсэн байдаг. Төвшин жаргалын тухайд Монгол орны 21 аймаг 200 гаруй сумын нутагт судалгааны ажлаар очсон байна. Ер нь бол хамгийн сэтгэл хөдлөгдөг зүйл бол одоо нэг хараагүй шувууга харах нь хамгийн чухал байдаг. Одоо шувуу одоо судалдаг, шувуу ажигладаг хүмүүс өөрийн гэсэн нэг юм чигсаалт байдаг гэсэн. Дэлхийн өнцөг болон бүрд хүмүүс яг тэр чигсаалтны хадлал яг миний хувьд нэг 8 орны нэг 400 гаруй 500 орчим зүйлийн шувуу харсан гэж. Монгол орныхаа нэг 200 гаруй зүйлийн 270 80 зүйлийн шувууг харсан. Үлднийг бас харах гад хичээгээд явчлаа. Тэрээр 8 орны 500 орчим зүйлийн шувууг нүдээр хараад байгаа төдийгүй Монгол орны 280 орчим зүйлийн шувуудтай нүүр учирсан тухайга хуужилсан юм. Тэнгэрлэгээс 7-10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгчданд баярлалаа.